Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 48 дугаар анги. Бунхан ухсан. Наашир би танилцуулъя. Энэ бол манай салхины нэгдлийн шинэ гишүүн Чүфэн. Тэр жаахан байж болох ч энгийн хүн биш шүү. Гэд Сумэй инээмсэглэн танилцууллаа. Тэр чамаас дүү юм уу Сумэй? Гэж цагаан хувцастай залуу ээлдгээр асуугаад Чүфэн рүү мэндэллээ. Намайг Байтон гэдэг. Чиний талаар сонссон. Өнөөдөр ингээд уулзсан чинь их онцгой харагдаж байна. Баярлалаа. Гэж Чүфэн зөрүүлэн мэндэллээ. Тоорын дэлбэний зурагтай хувцастай залуу болон эрэгтэйлэг хувцалсан охин хоёр алхан ирлээ. Эрэгтэй нь намайг Етаузи гэдэг. Энэ бол миний ирээдүйн эхнэр Зан Тинзи. Чүфэн мөн инээмсэглэн мэндэллээ. Гэхдээ дотроо ингэж бодов. Новш гэж та хоёр ч аргагүй л нэг нэгэндээ таарсан хос юм да. Нэр нь хүртэл төгс зогцох гэж. Чүфэн салхины нэгдлгийх том гэр бүлд тавтай морил. Өмнө болсон зүйлсийг хүн дээр тусгаж авахгүй гэж найдаа. Бид хоёр үнэндээ гээд луу бар ах トゥ хоёр алхаж ирээд Сумэй руу нууцаар ширтэнгээ ярьлаа. Тэрийг харсан Сумэй хоёр ханиалхан хоолоогоо засаад тэр хоёр руу ширүүн гээгчин ширтлээ. Тэд хэлэх гэж байсан үгээ эргүүлэн залгилаа. Чүфэн хүчрхэг сүнсний хүчтэй болохоор гол санааг нь ойлгосон юм. Сумэй тэр хоёрыг хүчилсэн байх гэж гадарлав. Чүфэн чи ч овоо зоригтой юм аа. Салхины нэгдэл чамааг сайн санааны үднээс урахад чи татгалзна гинэ. Чи тийм мундаг юм уу? Яг энэ үед цэнхэр хувцастай хүүтэн царайтай залуу ам нээлээ. Жаёнфэн ама тат. Энийг харсан Сумэй уурлав. Сумэй яриаг нь дуусгачих. Гээд Чүфэн түүнийг татан хойноо оруулаад Жаёнфэн рүү хараад инээмсэглэлээ. Юу гэж хэлэх гээв? Хэлэх гэснээ хэл. Чамд салхины нэгдэлд орох эрх байхгүй гэж байна. Гэж Жаёнфэн хариуллаа. Чүфэний царай хувиран гэнэт гараа хөдөлгөх үед нэг элбийн алга үүсэн Жаёнфэний цээжийг чиглэн нэслээ. Энэ мөчөд бүгд цочирдон зогсов. Хэнч даруухан царайтай Чүфэнийг ямар ч анхааруулгагүй дайрна гэж бодсонгүй. Элбийн алга уу? Жаёнфэн энгийнэг сурагч биш. Чүфэнийг техникээр хийсэн даруйд нь ямар техник гэдгийг таньсан юм. Спиритийн 7 дугаар төвшний аавра түүний биеийг хучсны дараа тэр гараа сунганд цоглоо. Тэр цоглтоос нь асар их хүч дэлбэрэн гарсан юм. Түүний хэрэгэлсэн техник 4 дугаар зэрэглэлийн техник байв. Энийг харсан Чүфэн жаахан цочирдсан ч огтхон ч айсангүй. Тэр ч мөн адил техникээ өөрчлөн 1-р аянганы хэв маягийг хийлээ. Нүдэрэмхийн зур тэр Жаёнфэний ард ирээд элбийн алга үүсгэн нуруунд дээр нь цоглоо. Алгач түүний нуруунд дээр саадгүй бууж Жаёнфэн нүрээрээ газар шаалаа. Газараас угсхийн босоод зогсолтгүй хэдэн метр зайгаа авлаа. Энэ үнэхээр хүчтэй юм гэж. Энэ бүхнийг харсан Сумэйгээс бусад хүмүүсийн царай алмаарч орхив. Ялангуяа луу бар ах トゥ хоёр. Тэдний эрүүн мултрах шахам амн ангайлаа. Тэдний санаж байгаагаар Чүфэн ердөөл нэг сул дорой хүүхэд байсан. Ядаж л тэдний өмнө. Гэтэл одоо огтхонч тийм биш гэдгийг тэр хоёр ухаарлаа. Хэрвээ Жаёнфэн Чүфэнийг дийлэхгүй бол тэр хоёр ч бас дийлэхгүй гэсэн үг. Ингээд бодохоор Чүфэн өмнө нь хүчээ нууж байсан гэсэн үг. Өмнө нь тэдэнтэй тулалдахад Чүфэн гарцаагүй тэдэнд боломж өгсөн байна. Энэ үед л тэр хоёр яагаад Настан Сууров, Настан Оуян хоёр Чүфэнийг салхины нэгдэлд ямар ч үнээр хамаагүй авахыг санал болгосныг ойлгосон юм. Одоо намайг нэгдэлд орох эрхтэй үгүйг мэдвүү? Гэд Чүфэн газраас босож байгаа Жаёнфэн руу хараад хүйтнээр инээмсэглэлээ. Моновш! Жаёнфэн боссон даруйда ууртайгаар хашгираад Чүфэн рүү харин дайрлаа. Гэвч энэ үед Байтон гэрлийн хурдаар Жаёнфэний урд ирж түүнийг зогсоогоод ингэж хэллээ. Дөнгөж сая Чүфэн чамд зөөлөн хандсан. Битгий өөрийгөө илүү ичхүүртэй байдалд оруулчих.
Жаянфэн Байтоноос айдаг нь илт харагдаж байв. Чүфэний түрүүний дайралтыг хэсэг бодсны дараа тэр хуйтнээр гэд ахиж юм дуугарсангүй. Эспиритийн 8 дугаар төвшин. Чүфэн дотроо битүүхэн санаа алдлаа. Байтоноос ялгарч байгаа авра Сумейгийнхтэй адилхан Эспиритийн 8 дугаар төвшин байсан юм. За, тулалдахгүй бол нэг нэгнээ мэдэхгүй гэж үг байдаг баха. Цаг давчуу байгаа болохоор хурдан явцгаая. Энэ үед Етхауси үг хэллээ. Түүнийг хэлсний дараа бүгд хаягдсан сүмээс гарцгаалаа. Сумей Чүфэний урд ирээд инээмсэглэн хэллээ. Чи чих дээрлэхгүй юм а? Юу ч хэллгүй дайрч байдаг. Тэр өөрөө л ихэлсэн. Чүфэн инээмсэглэлээ. За яхав, надад чиний зан чин таалагдж байна. Гэт Сумей инээмсэглээд бүсдгийн двэсэн жижиг ууднаасаа ном гаргаж ирээд Чүфэнд өглөө. Энэ юу юм? Тэр ном нь их эртнийх байхыг хараад сонирхон асуулаа. Гэхдээ номны хавцсан дээр байсан үгийг хараад Чүфэний нүдэн сэргэв. Нууцлаг техникийн анхан шат, амьсгалах дасгал. Нууцлаг техник байна. Энэ чимээгүй. Сумей түргэн гэгч нь гараараа Чүфэний амийг таглалаа. Тэр сандарсандаа ийш тийш харан хүн амтан сонсчихсон байх вэ гэж шалгав. Сумей, чи сүртэй зүйл бишээ. Өчигдөр би чамайг салхины нэгдэлд орох юм бол нууцлаг техникээ өгнө гэж амласан байхаа. Би хэлсэн үгэндээ л хүрч байна. Сумей тоосончгүй хэллээ. Энэ үгийг сонссон Чүфэнд нэг л таагүй санагдлаа. Өчигдөр эгч дүү хоёр түүнд тусалснаар тэр аль хэдийн тэдэнд маш их өртөө болчихсон. Нэгдэлд орсныхон хариуд нууцлаг техник авах хэрэг түүнд байхгүй байсан юм. Гэхдээ Сумейн хэнэггүй зан түүнийг л улам гэмшихэд хүргэв. Тэр хаажуухнаар баярлалаа гэж хэллээ. Юун баярлалаа? Хурдан надхад алдхий. Тэдэнд харуулж болохгүй шүү. Бас өөр хүнд өгч болохгүй шүү. Тэгэх юм бол арсигч нь өвчин шүү. Гэж Сумей нударга Чүфэний урдуур хид эргэлдүүлээд дэгдэн явлаа. Тэр хөөрхөн үзэсгэлэнтэй сэтгэлээрээ охиныг хараад Сумейгийн талаарх ойлголт хэд дахин өөрчлөгдөв. Чүфэн тэрхэд баруун зүг рүү явсаар байлаа. Морин дээр 2 өдөр 2 шөнө явсны эцэст тэд Азуре Дарагон сургуулийн хэлийг давсан юм. Сумей, бид яг юу хийх юм бэ? Ингэж хол явхаар цаг дэмий үрэх юм биш үү? Гэж Чүфэн чимээгүйхэн асуулаа. Ганцхан даалгавар биелүүлэхийн тулд бүгдээрээ ингэж их цаг алдах юм бол шал дэмий хэрэг гэж бодож байв. Би чамд нууц хэлье. Бид нар бунхан ухах гэж явж байна. Гэж Сумей баяртайгаар хариуллаа. Бунхан ухна? Ёс зүйгүй хэрэг биш үү? Гэж Чүфэн асуулаа. Юу ярина вэ? Энэ бол Парафаунд төвшний мастрын бунхан. Маш их хэмжээний сүнслэг бэлтгэлүүд байгаагаас гадна үүслийн бэлтгэл бүр цаашлаад Парафаунд бэлтгэлч байгаа. Тэгээд бас маш олон нууцлаг техникүүд байгаа. Эрдэнсийн санал гэсэн үг. Хэрвээ чи бидний үйлдэлийг ёс зүйгүй гэж бодож байвал явахгүй байж болно шүү. Гэж Сумей хэллээ. Парафаунд төвшний мастрын бунхан гинэ. Үүслийн бэлтгэл, Парафаунд бэлтгэл, нууцлаг техникүүд үү? Чүфэн бүр гайхширн мэлэрлээ. Тулааны урлагийн замналд Эспирит, Үүслийн, Парафаунд, Тэнгэрийн гэсэн төвшингүүд байдаг. Хэрвээ Үүслийн төвшөнд хүрэхийн тулд тодорхой шаардлагатай бол Парафаунд төвшөнд зөвхөн гоцсууд хүмүүс л хүрдэг. Түүний мэдхээр Азуре Дарагон сургуулийн одоогийн захирал Парафаунд төвшнийг. Азуре нутагт хүрч болох хамгийн дээд хэмжээ нь энэ юм. Харин Тэнгэрийн төвшөнд хүрсэн хүмүүс хэдэн түмэн бэрийг ганц өдөртөл несэн туулдаг. Тэнгэр газрын гинжийг таасалж хүний хязгаарыг давсан домогтол өгүүлдэг төвшин. Азуре нутагт Тэнгэрийн төвшний мастер хараахан гарч ирээгүй л байгаа. Гэхдээ 9 нутгийг захирдаг Жан эзэнт гүрэнд Тэнгэрийн төвшний мастерууд байдаг гэж Чүфэн өмнө нь сонсож байсан. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 49 дугаар анги ертөнц бүтээгч.
Жан эзэнт хүрэн 9 нутагт ирж сууршихдаа бусдын эрх мэдлийн тэмцэлд огт оролцдоггүй ч бүгд л тэднийг 9 нутгийн захирагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор 9 нутгийн овгууд бүлгэмүүд жил бүр тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой. Үгүй бол овгоор нь устгадаг. Жан эзэнт хүрэн өөрсдийгөө хааны удамтай гэдэг ба ер бусын хүмүүс юм. Хүссэн хүн нь тэдэнтэй уулзаж чадахгүй. Жишээлбэл Азурын нутгийн шилдэг сургууль болох Лингюн сургууль тэдэнд бараалхах эрхтэй. Харин Бэлгсэлтийн хувьд гэвэл бүхий л сургуулиуд нийлүүлж Лингүн сургуулиар дамжуулан хааны гэр бүлд өгдөг. Чүфэний хувьд Жан эзэнт хүрэн бол ойртож болшгүй домгол байсан юм. Үнэн дээр тэр парафаунд төвшний нэгч мастертай таарч байгаагүй. Тэгэхээр энэ үүслийн бэлтгэл парафаунд бэлтгэлүүд нь сүнслэг бэлтгэл ургамалтай адилхан юм. Спиритийн төвшний хүмүүст сүнслэг бэлтгэл хэрэгтэй байдагтай адил үүслийн төвшний хүмүүст ч бас үүслийн бэлтгэл, парафаунд төвшний хүмүүст парафаунд бэлтгэл хэрэгтэй байдаг. Сүнслэг бэлтгэлийн хажууд үүслийн бэлтгэл, парафаунд бэлтгэл нь асар ховор байдаг. Ялангуяа нэг ширхэг парафаунд бэлтгэл олох юм бол хэмжээлшгүй их эд хөрөнгөтэй болно гэсэн үг. Нүдэн дээр нь ийм сайхан зүйлс байхад Чүфэн догдлохгүй өөр яах вэ? Гэхдээ тэр темирхүү газрыг ухаж чадах хэсэгтээ битүүхэн эргэлзнэ. Сумэй, парафаунд төвшний мастрын бунхан руу бид одоогийн хүчээрээ орж чадахгүй үсттэй гэж Чүфэн санаа зовон асуулаа. Юу димэрэд байна? Бид нар л ганц мэдээлэл авсан гэж бодоо юу? Парафаунд төвшний мастрын бунхны мэдээ ил болсон байхад тал талаас хүмүүсийн анхаарлыг татна. Маш олон маструуд ч ирнэ. Харин бид зүгээр л очиж нүдэ баясгана. Бид нар үлдсэн зүйлсийг л авна. Парафаунд үүслийн бэлтгэл олж авна гэж бодсны ч хэрэггүй. Хэдэн сүнслэг шүр олжгсан байхад л хангалттай баяжна гэж Сумэй тайлбарллаа. Тийм байх нэ. Тэр бунхан нь хаана байгаа юм? Гэж Чүфэн үргэлжлүүлэн асуув. Эзгүй цөлд гэж сонссон юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хэн ч мэдэхгүй. Бидний сонссноор бол бунханг зэрлэг байгальд байдаг эртний хотын ойролцоо зарлана гэсэн. Мэдээж зарлана гэхээр нээлттэй зарлана гэсэн үг биш. Тэр хүн нь бунханд очих газрын зургийг зарна. Газрын зураг бүр 80 ширхэг гигэн сүнсний өвс. Хэдүүлээ тусдаа 10 ширхгийг гаргаад 80 болно. Гэж Сумэй үргэлжлүүлэн тайлбарллаа. Тийм үнэтэй юм уу? Надад нэг ч байхгүй штэ. Чи өмнө нь авснуудаа яасан юм? Боловсруулчихсан. Муу гахаа. Яасан үрлэгийн юм бэ? Бүгдийн шингээс юм уу? Харин Чүфэн юу гэхээ мэдэхгүй байлаа. Тэр Сумэйд би нууцлаг техникээр хичээллээгүй ч гэсэн миний биед тэнгэрийн цахилгаан байдаг. Хэчнээн сүнслэг ургамал байсан ч ядах юмгүй боловсруулж чаддаг. Тэгээд ч зогсохгүй ямар ч энергийн алдагдaltaгүй 100% боловсруулдаг гэж хэлж чадахгүй нь мэдээж. За би чамд зээлий. Дараа заавал эргүүлж өгнө шүү. Ядуугаасаа болж уйлах гэж байгаа Чүфэнийг харсан Сумэй арга ядан инээлээ. Баярлалаа. Чүфэн инээмсэглэн хэллээ. Тэр парафаунд төвшний мастрын бунханд очихоо тэсэн ядан хүлээж байлаа. Тэр хэдэж амралтгүй явсаар үд дунд болохоос өмнө зэрлэг байгалийн эртний хотод ирлээ. Энэхүү эртний хот нь маш эртнийх. Домогт өгүүлснээр бол энэ хот мянган жилийн түүхтэй. Тоосго чолуу самбрууд нь бутарч элэгдэн хизээ мүдгүй нурах гэж байгаа нь тод харагдана. Тэгэхээр энэ эртний хот байх нэ? Хизээ мүдгүй нурах гэж байгаа юм шиг л харагдаж байна. Яаж энд ийм олон хүн амьдарч чаддаг байна? Элэгдэж муудсан хотын барилгуудыг харсан Чүфэн дотор нь олон хүн амьдарч байгааг мэдэрлээ. Гэхдээ ийм эртний хизээч хамаагүй нурж магадгүй хотод хүмүүс яагаад аюул дунд амьдарч байгааг ойлгохгүй байлаа. Чи юу мэдгэвтэ? Эртний хотын тоосго бүрийг ертөнц бүтээгч сүнсний тойргоор барьсан. Салхи битгий хэл үүслийн төвшний хүмүүс бүх хүчээрээ дайрсан ч ганц ширхэгч тоосго гэмтээж чадахгүй. Тийм хүчтэй юм уу? Чүфэн хэсэг гайхширч байснаа. Ертөнц бүтээгч гэж юу юм? Бас сүнсний тойрог гэж юу юм?
Энэ асуултын дараа Сумэй бэтгийг хэл бусд нь ч Чүфэн рүү гайхан харлаа. Мо хөдөөний хөөсөн манту гэж Жа Юнфэн хөднөр хэллээ. Чүфэн, ертөнц бүтээгч нар бол онцгой эрхэмсэг хүмүүс. Бидэн шиг хүмүүс ойртож чадахгүй гэж Байтон инээмсэглэн тайлбарллаа. ертөнц бүтээгч нарт сүнсний тойрог гэдэг хүч байдгийм. Сүнсний тойрог нь дийлдэшгүй хамгаалах систем гэж хэлж болно. Бүх ертөнц бүтээгч нар дээд зэрэглэлийн авьяас бэлэгтэй хүмүүс байдаг. Тэд бүгдээрээ гоц суутаас гадна асар хүчтэй гэхэд хэлцдэхгүй. Тэдний ажиглах чадвар хүчтэйгээс гадна сүнсний тойргийг оруулах юм бол тэд өөрсдийнхөө төвшин дундаа дийлдэшгүй гэсэн үг. ертөнц бүтээгч нарын онцгой чадвараас болж маш олон том хүчирхэг байгууллагууд тэднийг зочноор урьдаг. Маш олон сургуулиуд хамгаалалтаа сайжруулах гэж ертөнц бүтээгч нарыг урьсан байгаа. Азур Драгон сургуульч бас ертөнц бүтээгч урих гэж асар их эд хөрөнгө зарцуулсан. Тийм мундаг юм бол яагаад бидэн шиг хүмүүс ойртож чадахгүй гэж Чүфэн сонирхон асуулаа. Учир нь хүн бүр тулааны урлагаар хичээллэж чаддаг. Гэхдээ ертөнц бүтээгч болохын тулд сүнсний хүчтэй байх хэрэгтэй. Харин сүнсний хүчтэй хүмүүс асар ховор ба энгийн хүмүүс энэ хүчийг эзэмшиж чадахгүй. Тийм болохоор л ертөнц бүтээгч нар эрхэмсэг байдгийм. Сүнсний хүч? Энэ тайлбарыг сонссон Чүфэн өөрийн эрэхгүй Сумэй руу харлаа. Одоо л тэр яагаад энэ охин түүнийг нэгдэлдээ авах гээд байсныг ойлгов. Юунд над руу харав? Сүнсний хүчтэй байсан чи ертөнц бүтээгчээр заалгахгүй бол ертөнц бүтээгч болж чадахгүй гэж Чүфэний юу бодож байгааг гадарлсан Сумэй нэмсэглэн хэллээ. Байтон сая манай сургуульд ч бас ертөнц бүтээгч байгаа гэсэн биз дээ гэж хэлээд Чүфэн инээлээ. Зүгээ юу? Бодсны ч хэрэггүй. Тэр хөгшин их хачин ерөөсөө шав авдаггүй. Азур Драгон сургуулийн гол танхимд сүнсний хүчтэй шав байдаг. Тэр зүгээгээс сүнсний тойрог сурах гэж бөхөлддөг. Гэвч 1 жил боол шиг зарагдсны эцэст тэр юу ч сураагүй гэд Сумэй хүнд цохилт өглөө. Тийм шүү. Сумэйн хэлсэн үнэн. ертөнц бүтээгч нарын эрхэмсэг байдаг шалтгаан нь тэд маш ховор байдаг болохоор л тэр. Тэдний сонирхлыг татаж таалагдахгүй л бол тэд өөрсдийн мэдлэгээ хүнд өгөх дургүй. Байтон тайлбарлаж дуусаад Чүфэнээс тоглоомоор асуулаа. ертөнц бүтээгчийг сонирхоод байгааг бодоход чи сүнсний хүчтэй юм уу? Байтоны үгийг сонссон Чүфэн бахархалтайгаар цээжээ дэлгээд би сүнсний хүчтэй гэж хэллээ. Юу? Чүфэний үгийг сонссон Сумэйээс бусд нь бүгд цочролд орлоо. Үргэлж тайван байдаг Байтон хүртэл тайван байж чадахгүй байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 50 дугаар анги. Нууцлаг техник сурсан нь. Чүфэн, чи нэрээ сүнсний хүчтэй юм уу? Иймэрхүү ямаар тоглоом хийж болохгүй шүү гэж Байтон сэжгэлсэн аятай хэллээ. Түүний зөвөө тэр бол 10,000-д ч олдохгүй хүн гэж энэ үед Сумэй ам нээлээ. Сумэй үнэн үү? Сумэйн хэлхийг сонссон тэдний эрүү мулт үсрэх шахав. Тиймээс л эгч бид хоёр түүнийг салхины нэгдэлд авах гээд байсан юм гэд Сумэй санаа алдлаа. Тэр Чүфэний хүчийг ил болгосон болохоор одоо нөгөөдүүл нь түүнийг өөр өнцгөөс харна гэдгийг мэдэж байлаа. Энэ мөчөд тэр хэд гүнзгий амьсгалахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа. Тэд Чүфэн рүү ахин харах үед тэдний харцанд хүндлэл илэрнэ. Чүфэнд дургүй байсан Жа Юнфэн хүртэл эргэлзлээ. Тэр хүртэл өмнө нь Чүфэнийг доромжилсондоо харамсаж байв. Сүнсний хүчтэй хүн 10,000 хүний дундаас ч гарч ирдэггүй. 100,000-аас ч бараг гарч ирэх нь ховор. Өнөөдрийг хүртэл Азур Драгон сургуульд сүнсний хүчтэй 2 хүн байсан. Чүфэнийг нэмээд 3. Иймэрхүү хүмүүсийн тулааны урлагийн авьяас асар өндөр байдаг. Тэдний техник ойлгох чадвар болон ажиглах чадвар аимшигтай гэхэд хэлцдэхгүй. Тэд ертөнц бүтээгч болж чадахгүй байсан ч тулааны урлагаар маш том амжилтанд хүрэх нь гарцаагүй.
Иймэрхүү хүмүүс ер бусын хувь тавилантай учраас уурлуулж хэлгэнүүлж болохгүй. Жа Юнфэн өмнө нь Чүфэнтэй муухай харьцсан болохоор дараа нь яах бол гэж айж байв. Чүфэн, миний өмнөх үйлдэлүүдийг хүн дээр битгий тусгаж аваарай. Уучлалт болгон газрын зураг авахд би чиний хувийг төлье. Бодсныхон дараа Жа Юнфэн Чүфэнээс шууд уучлалт гуйлаа. Бусд нь түүний үйлдэлд гайхсан ч ойлгож байсан юм. Хэрвээ тэд ч бас түүний оронд байсан бол адилхан л зүйл хийх байсан. Баярлалаа. Чүфэн баяртайгаар хүлээж авлаа. 10 ширхэг гэгэн сүнсний ургамал бол бага зүйл биш. Хэн нэгэн түүнийг даамаар байвал Чүфэн юу гэж татгалцах вэ? Жаахан ярилцсны дараа тэд Эртний хот руу орлоо. Тэнд маш олон майструуд байсан ба сургуулийн дүрмт хувцастай олон сурагчдыг харав. Тэнд шүүшүүний сурдаг 1000 салхис сургуулийн сурагч нар байв. Энэ бунхны мэдээ олон хүний анхаарлыг татсан бололтой гэд Чүфэн санаалдлаа. Ойлгомжтой шүү дээ. Бунхны мэдээ тарсан даруйд ойр хавийн бүх том хүчнүүд нааша яарцгаасан. Эрт оройгүй тэдний дунд тулаан болно гэж Сумэй хэллээ. Азүрэ дараагийн сургуульч бас хүн явуулах юм уу гэж Чүфэн асуулаа. Учир нь Азүрэ дараагийн сургууль энэ цөлөөс тийм ч хол биш. Мэдээж энэ цөлтөө хамгийн ойрхон нь Азүрэ дараагийн сургууль болон 1000 салхис сургууль. 1000 салхис сургууль мэдээ авсан бол Азүрэ дараагийн сургуульч бас аавна. Бас Азүрэ дараагийн сургуулийн гол танхимын сурагчид болон гол танхимын настангууд ч ирэх байх. Магадгүй нөгөө зүүгээч бас ирэх байх гэж Сумэй хэлв. Тэгэхээр гүн цэнхэр луу 1000 салхис хоёрын дунд тулаан болох нэ? Тиймээс л бид энгийн хувцс өмсөж хөндлөнгийн хүн болж байгаа юм. Тэгж байж дэмий тулаанаас зайлсхийж боломжийг ашиглана. Тэднийг эрдэнсийн төлөө тулдаж байхад бид сэмхэн ороод үлдэгдлүүдийг нь авч болно. Сумэгийн хөөрхөн царайн дээр хорон инээмсэглэл тодорно. Түүний бүх төлөвлөгөө гарчсан байгаа нь элд харагдана. 14 настай энэ охиныг харсан Чүфэн арга ядан толгоогоос сэгсэрлээ. Түүнийг нас бие гүйцэх үедээ сууруу ихчээс ээж хорон болно гэдэгт Чүфэн итгэлтэй байв. Бунхны байршил зарлагдаагүй болохоор Чүфэн тэр хэд Эртний хот дотор хүлээхээс өөр аргагүй байв. Дэм буудлын өрөөндөө ороод Чүфэн хурдан гэгчин нууцлаг техникийн номыг гаргаж ирлээ. Амьсгалын даасгал. Нууцлаг техникүүд нь дотроо анхан, дунд, дээд үе гэж хуваагддаг. Амьсгалах дасгал нь ердөө анхан үеичгэлээ маш нууцлаг дасгал болохоор их үн цэнтэй юм. Тийм биш байсан бол Сумэй өдийн насан дээр юу гэж ийм хүчтэй байх вүлээ? Хэсэг уншсны дараа Чүфэн амьсгалын дасгалыг жаахан ойлгов. Хамгийн чухал нь хамраараа энгийнээр амьсгалах зуура сүнсний энерги эргэлтэнд оруулах юм. Тэр энерги нь биеийн тодорхой нэг судсанд очиж хоримтлагдаад эцэст нь бүх биеэр тархаж энгийн хүмүүсийн чадвараас давсан хүчийг бий болгодог. Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү гэдэг үг зөвхөн энгийн хүмүүсийн л хэрэгэлдэг үг. Чүфэний хувьд энэ огтхон ч хэцүү биш байсан юм. Тэр ганц уншаад л цаад санааг нь бүрэн ойлгов. Чүфэн өмнө нь их хурдан ойлгодог байсан ч одоогийнх шигэ байгаагүй. Сүнсний хүчтэй болсноос хойш түүний тарих улам хурц болж ойлгох чадвар нь хэдэн 100 мянга дахин сайжирсан нь тодорхой. Энерги эргэлтэнд орж эхэлсэн даруйд Чүфэний биеэр гүйх сүнсний энерги нойрноос сэрж буй луу мэд архиран хөдлөнө. Ийм хүчтэй энерги онцгой судас руу орсны дараа Чүфэний хүч хэд дахин нэмэгдэв. Ямар их хүч вэ? Гараа зангид нь суухтаа хүчээ нэмэгдэж байгааг мэдэрсэн Чүфэн маш ихээр баяслаа. Чүфэний энгийн хүмүүсээс хүчтэйгийн шалтгаан нь түүний биед байх тэнгэрийн цахилгаан түүний энергийг нягтршуулж бусад хүмүүсийнхээс хэд дахин хүчтэй болгож өгдөг. Харин нууцлаг техник онцгой арга ашиглан биеэр гүйх сүнсний энергийг улам хүчтэй болгодог. Харин одоо Чүфэн энэ хоёр аргыг хоёулангийн хэрэгжилчихсэн. Түүний хүч өмнөхөөсөө хамаагүй хүчтэй болсон байв.
Одоо тэр Сумейтэй тулалдах юм бол ялагдана гэж огт бодохгүй байлаа. Гэхдээ Сумей бол Спиритийн 8 дугаар төвшин бас нууцлаг техникээр хичээлсэн. Харин Чүфэн дөнгөж 6 дугаар төвшин. Тийм байж Сумейтэй энэ тэнцүү тулалдана гэдэг түүний хүч ёр бусын гэсэн үг. Ийм байхад би энэ жилийн гол танхимын сурагч авах шалгалтанд орж болох байхаа. Одоогийн хүчээ мэдэрсэн Чүфэн доглохгүй байж чадахгүй байв. Азуре Дарагон сургуулийн гол танхимын сурагч илсүүлэх шалгалт жил бүр болдог. Он сараа харвал шалгалтын өдөрч ойртож байв. Дотоод танхимын хажууд гол танхим насны хязгаартай. Зөвхөн 18-аас доош насны байх ёстой. Хичнээн авьяастай, хичнээн хүчтэй байсан ч насны хязгаарыг давсан л бол тэнцэхгүй. Спиритийн 8 дугаар төвшөнд хүрсэн л бол гол танхимын шалгалтанд орж болно. Гол танхимын сурагчдыг Азуре Дарагон сургууль онцгойлон анхаардаг. Гол танхимын сурагчдын овгуудыг хүртэл сургууль хамгаалалтанд авдаг. Чүфэн гол танхимын сурагч болчих юм бол тэд Чүфэний бэлтгэлд туслаад зогсохгүй. Чү овгийн хөгжил дэвшилтж бас нөлөөлнө. Чүфэн гол танхимын сурагч болох үед Чү Юан болон Чү овгийнхны царайг ямар байхыг харахаас байж ядаж байв. Тог. Энэ үед Чүфэний хаалгыг тогшлоо. Хаалгаа нээгээд хартал өөдөөс нь Сумей үзэгсэлнтэйгээр инээмсэглээд гараа ардаа барин зогсож байв. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.